бүр хөөргөөр өнгөрдөг. Тэг хүн байхгүй би бүр ингээд нэг амсгаагаар хойшоо харвал би өөрийг айлгачхаас айгаад. Сайн байцгаана уу? Зураас нэвтрүүлгийн 2 дугаар ээлжийн дугаараараа та бүхэнтэйгээ уулзаж байна. Тэг өнөөдөр миний хайртай найз Сандар маань ирсэн. Сандар маань болохоор 11 жил улс нутагта харьс ирээгүй. Тийм. Америкийн нийслэл Вашингтон DC-д байсан. Нэгэн би Сандрынхаараа хүрээд цагаасраа шинжилж исэн бол өнөөдөр Сандар манад Бээжинд ирээд манайхаар айлчлаад хоёулаа сүтэ цайгаа уугаад хууч хөөрөөд сайхан байна. Найзыгаа бас олон танилцуулъя гэж бодлоо. Тэгээд манай Сандар болохоор орцсон. Аав ээжийн нутаг бол Өөршин хошуунаа. Өөрөө бол эзэнхаараа хошуун төрж өссөн. 2014 онд Канадад явсан. Тэгээд бол чиний Канад Америкийн амьдрал хэлсэн. Тийм. За антлаараа болсон уу? Тэр үед яагаад Канадад явж исэн? Сурахаар очсон уу? Яаж очсон? Тийм. Тэр үест бол боломж нөхцөл таараа тэгээ яг Канадад явах манай бас нэг Канадагийн сайн найзтай таараа тэгээд манай сайн найз бол Канада гоё шүү. Энд ирж суралцж үзээрэй гэнэ. Тэгээд за тэгвэл нэг туршиж үзье гэдэг хөтөлбөр сургууль явсан, говьчлсан. Тэгсэн чинь элсэгдээд ороод тэгээ 2014 оны 6 сарын 25-нд Бээжингээс Канадагийн Торонто руу нисэн. Тийм. Тэгээд ерөөс би бол 2 жил сураад бараг ингээд хараад ичих байхаа гэж бодож байсан. Гэхдээ бол нэг явсан ч одоо 11 жил болоод айл гэр болоод хүүхдтэй болоод 2 хүүхдтэй болоод 2 хүүхдийн ээж болоод энэ талаар бас паач гэж бодож байна. Тийм. За бүр 11 жил харьж ирсэнгүү. Тэгээ нүүдэ харьж ирээд аав ээж гэрийн хүмүүс нэгт огтлсон байхаа. Тийм. Маш их баярлсан байх тийм. Одоо чинь бүр нөгөө WeChat гарсан болохоор WeChat-аар нэг хараад үжээд тийм. Арай жоохон гайгүй. Тэр үеэс байсан бол би бүр төсөөлж чадахгүй байна. 11 жил аав ээжгээ нүцгөө төрөл саданаа тийм дүүгэн харахгүй бол одоо яг ямар хүү шиг байдаг гэсний бол ёстой төсөөлж чадахгүй байсан. Тийм. Манай дүү би явхад яг 4 настай байсан шүү дээ. Манай би бас нэг төрсөн дүүтэй. Манай төрсөн дүү энэ жил одоо нөгөө дунд сургуулийн төгсөөд одоо дээд дундад орж байгаа. Тэгээд энэ удаа ирсэн чинь бүр надаас өндөр болсон. Явхад яг манай охин шиг ийм жөөхөн яг ширээнэ яг энэ янзтай байсан шүү дээ. Би өндөр тийм. Тэгээд ястай их хөврөлтэй байсан. Тийм, маш удаан жилүүд өнгөрөөгөө тарж ирсэн. Тийм, сэтгэд маш их тогтолж байна. За. Тэгээд бол улдаар Канадад очиад ямар сургууль сурж исэн, ямар ажил хийсэн талаар хөвлөсөн. Канадад очингуудаа би бол нэг жижиг хот одоо Канада Америкийн хэл нийлсэн нэг жижиг хот байдгийн Windsor гэдэг. Тэгээд тэнд University of Windsor тэнд бол яг өөрийн мэргэжлэр нь хүнээ хүчнээ их баялагын хамааралт гэдэг. Тэрийг барыг зарим хүмүүс мэдхгүй байхаа юу хийдэг вэ? Би ч өөрөө сайн мэдхгүй. Тэгээд их сургууль тэр мэргэжтэй сонгоод зүгээр л гой сонсогдож ингээд сонгоцсон. Гэхдээ одоо яг тэр мэргэжил сурснаас илүүгээр надад бол нөгөө Канадад байхаа өнгөрөлт тэр нь бол илүү гой санагдсан. Тийм. Тэгээ Канадад байхад бол суралж явах дунд одоо ажил хийх хэрэгтэй. Яагаад гэхээр сургуулийн сэтгэл бол нэлээд үнэтэй шүү дээ. Тэгээ аав ээж бас одоо асар их нэлээд их мөнгө сөнгөх цуглуулж намайг гаргасан. Тэгээд бас одоо очиод бас сургуулийн сэтгэлээ бас өөрөө нь алждахаар сургуулийн сэтгэлийн гаргаж өгсөн. Гэхдээ амьдралын сэтгэлийн алждахаар өөрөө нь олъё гэж нэлээд тэмүүлсэн. Тэгээ яг намар очсон. Тэгээд очингуудаа нэхлээд одоо хятад гранс манс юу байдгийг хайж эхэлсэн штэ. Манайх бол тэр хорон цаг ажиллаж болдгийг. Нөгөө Канадад байхад тийм суралж явах үед. Тэгээд одоо өөрийн нөгөө resume гэдэг штэ. Одоо энэ хинчи тийм танилцуулга тэрийг хэвлүүлээд аваад нэг одоо юугээр хаалга тогшиж одоо ажил ирсэн. Манай тэр чинь жижигхэн хот болохоор ажил олоход маш хэцүү байдаг. Тэгтээ би бол маш зоригшуудаа заавал ажил олно, ажил олохгүй болохгүй гэд нэгэн зоригоор тэр өвлийн хітэнд бол бараг 300-400% нөгөө танилцуулгын ингээд одоо дэлгэр болгоноор өгөөд алхаад яваад одоо хөснөг юм бөглөж тийм тэгээд тэгэж нэг ч олоогүй, нэг ч хариу ирээгүй. Би бүр маш сэтгэлээр жоохон унаад. Гэтэ би бол хятад гонсонд ажлыг
овол байдаг. Гэхдээ би ялж чадхаар тэнд одоо яг дадын хүнээ тиймэрхүү соёлын ойлгоо яг тиймэрхүү орчинд ажиллая гэж хүсдэг. Тэгжсэн ч яг манай нэг найз нэг энэтхэг найз нь одоо яг төгсөөд явлаа. Намайг нөгөө газ стейшн гэдэг чи одоо энтхийн тас нэмэх хөртэй. Тас нэмэх хөртэй шүү дээ. Тас нэмэх хөртөнд ажлуудаа. Манай тентхийн тас нэмэх хөртөнд өөрөө ингэж бид нар үйлчилж өгдөггүй. Нөгөө хүмүүс нь өөрөө машинаа бариад өөрөө тосоо нэмждэг. Би зүгээр дотор нь нөгөө дэлгүрд нь ажилладаг шүү дээ. Тэгээ хүмүүс нь ирэхээр нь одоо мөнгө заримдаа дэлгүрт орж ирээ мөнгө төлдөг, зарим нь гаднаас төлдөг. Одоо тэгээ дотор бол одоо янз янзын дэлгүүрийн бараа мараа байдаг. Яг тиймэрхүү ажилтнууд шөнийн ажил хийжсэн. Шөнийн 11-ээс өглөөний 7 хүртэл ажилладаг. Анх удаа шөнийн ажил шүү гэхэд би яана би ерөөс ингээд харангуйгаас айдаг хүн. Оройд нь баг гэрийнхаа энэ өрөөнөөс нөгөө өрөөнд очиж чаддаггүй. Харангуйд шүү дээ. Тиймэрхүү охин байсан. Гэхдээ одоо амьдрахын төлөө үнэхээр одоо айдас бүр яланд авсан person 10 гэд гэрээсэн гарнаа ганц харан бохчоо өөрөө би нэг харангуй хөөргөөр өнгөрдөг. Тэг хүн байхгүй би бүр ингээд нэг амсгаагаар хойшоо харвал нөгөө өөрийг айлгачхаас айгаад тэгээ ганц харан ингээд нэг амсгаар гүйгээд нөгөө тэрэгнээ өртөнд хөрчгөө тэг нэг цаг гарын нөгөө бас нийтийн машин хүлээгээ тэгээ тэн дээрээ суугаад 11-д яг цагтаа юундаа хүрээд тэгээд тэнд ганцаар нь одоо өдрийн бичээд энэ ном бичгээ ингээд аваад тэрийг хүнгүй үедээ суралцаад үгүй нойр хүрэн штэ шөнийн ажил чинь. Тиймэрхүү амьдрал бас нэг жил шөнийн ажил хийсэн. Нэг жил бараг нэг 7-8 сар хийсэн байхаа. Тэгээд дараа нь намайг нэг өдрийн ажил руу нэг шилжүүлсэн. Тийм тэгжээж өдийнхөө 3-аас хоройг нь 11 хүртэлчтэй. Тэгэхээр заримдаа 11 гэдэг нөгөө нийтийн машин нь ингээд сандраад бүх юмээ цэвэрлэл гарахад явцдаг сүүлчийн нэг машин тэр чинь одоо тэгээ би ганцаараа бүр яана гэж наад яваад найз руугаа уулздаг хөөрхий тэнд байгаа үед одоо сайн найзуудтай танилцсан. Манай найзууд намайг маш хайрладаг хөөрхилдэг байсан ч юм уу. Тэгээд удаа за би хамгийн сүүлчийн нэг машинаас нь оройтчлоо харьж чадахгүй одоо гэд манай найзууд үнээр тэгээд ирээд намайг тусч аваад тэгээд хөргөжүүлдэг байсан. Тэгээд тэр нь бол би бас талархаж явдаг тэнд байгаа хар газар тусан иймэрхүү сайхан найз нартай тий. Чөлөөний хугацаанд бид нар бол олон цагаар ажиллаж болдгийн. Тэгээд чөлөөний хугацаанд би бас нөгөө тарааны газарт очиж ажилладаг байсан. Анх одоо тарааны газарт ажилтаа гэхэд би бүр гайхдаг одоо тарааны газарт би багтаанчууд гэсэн нөгөө манай тэнд бас заримдаа нөгөө эдний шиш миш тарьдаг штэ. Тэгэхээр өвөө минь очиод туслаа. Тэгээ өөс хадаж өрөө тий. Тэгээд эдний шиш юу юм уу гэд тараанд бас явдаг байсан. Яг тиймэрхүү байх гээ удсан. Тэгээд очисон чи тэд нар чинь одоо яг бүтээгдүүнээ Америк руу тэгээд эсвэл Канада руу ингэж явуулдаг одоо чинжоо тарьдаг. Тэгээд чинжоогийн ингэж гоё багалдаг. Тэгээд зарим жимс мемсийн ингэж одоо түүдэг бүр ингэ машинчилсан. Тэр тарааны газарчд бүр машинчилсан. Зөндөө өвөө мэнэр очиж ажилтдаг. Тэгээд дад 80 хүрсэн өвөө бараг 70 хүт хүрсэн өвөө мэн зөндөө олон байдаг. Тэгээд тэд нартай очиод ярилцаад амьдралын ойлгоод тийм тэгээд тарааны газар ажиллаж байхдаа маш жаргалтай байсан. Хөдийгээр өглөөд нь 4-5 цаг босоод өөрний хотод байдаг штэ. Нэг цаг яваа өөр хотод очиод тэгээд нэг өдөр ажиллаад тэгээд орой харж ирээд одоо тиймэрхүү амьдрал хийжсэн гэсэн ч бас надад бол бас нэг гоё нэг дуршлаг болсон. Тэр үес бол одоо мөнгөө найруулан гэж маш тэр чинь одоо сарын нэг $100 олон штэ. Тэгэхээр $100 болохоор нь одоо байраа би бол хамгийн хямдхан байранд олсон. Яг нэг хоолны гэр байж та хоолны гэрийн энэ нэг хэсгийг нэг манай тэризний үүд оруулаад цаана нэг юу болгоцсон. Бараг цонх могч амар жижиг тийм цонх энэ өөрөө болгоцсон. Тэрсэн унтж яхад нөгөө хэрмийн цаад нөгөө шөөмөв орчдөг ч юм уу тэр гарчдаг бол сэр гэдэг нөгөө юугаар савраараа тэгэд уруулаа штэ хэрмийн. Тэгээ би бүрээ үс харж байгаа. Гэхдээ тэр чинь амар хямдхан болохоор нь тэгэл заримдаа тэгсэн хулган молгоно ингээл гүйгээл за ер нь тэгэл тэлэж гисэн одоо нөгөө амьдралын юуг нь багсгаана гэдэг зоригтой тэгэл
тэнд 200-ан төлөө талах хийдэг, бараг жил хагас талах хийдэг, өдөржингөө талах хийдэн Орос ангиноо ингээд өндөгтэй хуурангуудаа би бараг 1-2 минутад ногоон хуурангуудаа идээд тэгээд ажилдаа гүйгээл явцдаг. Яг тиймэрхүү амьдралын бараг 1 жил хагас хийсэн, мах идэхгүй, жимс идэхгүй, одоо мөнгөө найруулан ингээд өнөөдөр зэрэгчээ бас суралж чинь тийм үү? Тийм суралж. Тийм. Ирээд унтаал тэгээд босоод өнгөд бол Канадад 2 жил жил хагас сурлагын хурцаа бол жил хагас тэгээд дуусаад одоо нөгөө ажилд ороод Торонто руу нүгээд нэг хагас жил амьдарч байгаа тэгэхээр. Торонто ороод чи бас нөгөө Уилс босгосон. Торонто ороо эхлэлээр нөгөө нэг бас нэг компанид юугаар ажиллаж байсан одоо recruiter гэдэг чинь хүчний тийм газар тэгээд ажилчин хэрвээ ажиллах гэдэг ажилчин байна тэд нартай холбогдсон тэгээд тэр хүмүүсээ нөгөө одоо компани байна шүү дээ компани харьцаж өгдөг тэгээд одоо дундаас бид нар ч одоо нөгөө мөнгөө нь олдог яг тиймэрхүү юмд болдог 7 хоног амралтгүй 7 хоног 5 хоног ажилладаг гэхдээ хагасаа бүтцэнд би нөгөө бас нэг bubble tea гэдэг Жинжүү найчаа хийдэг газар бас ажилтгийн. Манай тэр дарга бас нэг одоо тийм жинжүү найчааны тийм нэг дэлгүүртэй тэндэн тэгээ үргэлжлүүлээд ажилтдаг. Яг нэг дарганы дор 2 компанид ингээд өдөрсөнгөө 7 өдөр ингээд нэг хагас жилдөө ажилласан. Тэр ингээд ядарсан. Тэгээ тэндээс нь ер нь гараад нөгөө Торонтоны хажуу хотод байсан. Тэгээ за одоо Торонто дээр очие шинээр нэг эхлэе гэж зориг шуудаад тэгээд Торонто дээр очоо одоо ихтлөө иймэрхүү яаж ажилуулдаг гэсний би бараг хагас жил ажиллаад би бүх нөгөө одоо компанийн одоо хамаардаг хүмүүстэй очиж ярилцдаг, мөнгө цалингийн талаар ярьдаг, тэгээд ажилчинтай яадаг би ганцаараа бараг бүх зүйлсийг хийдэг. Тэр компани жижиг компани болохоор тэгэхээр би нэлээд одоо юм сурсан. Тэгээд гарч ираад би бас иймэрхүү юм хийж болох юм байна гэж бодоод зүгээр ихтлөө нэг 30% иймэрхүү юм хийж чадах юм байна гэж бодоод тэгээд шууд ороод доороо гялалжуудаа нөгөө компаниан манай нэг ах байдгийн туслаад компаниан нээгээд тэгээд нөгөө одоо танилцуулгаанд дарамлж гаргаад офис хотын донд манай бас нэг сайн игч байдаг Монгол игч байдаг тэр надтай хамт хоёулаа хамт тэгээд тэр өөрөө ажилтаа болохоор ажилтгаар одоо намайг илүү би ажиллан гэхдээ манай игч бас намайг туслан мөнгө санхүүгийн татарч бас дэмжээ хоёулаа нэг энийг бүтээгээд тэгээд гоё хотын дондоос офис нөгөө түрээслээд тэгээд нэг охорхон нэг 7 хоногийн дотор баг компани байгуулаад тэгээд бүх юм гаргацсан. Тэгээд 2 дугаар 7 хоногоос эхлээ одоо би нөгөө компани өөрөө одоо компани ирэхээр явна штэ. Хөөрхи машин байхгүй чи одоо нөгөө автобус суугаад нийтийн машин тэрийг одоо юу суудгийг. Тэгээд Торонто чинь том штэ. Нэг одоо гоё ажлын буцас гэсэн ингээл мөнгө хайлаа нэг ажлын буцас авчижээ. Тэгээд тэрийг нөмсөд өдөржингэн нөгөө дарамлсан хуудасаа аваад хоол нэгээр нийтийн машин суугаа үйлдвэрлэлийн тэр байгаа тэр газар очоо бүр хотын хөвөөгөр штэ. Тэнд очоод тагшаад хариуцдаг хүнтэй нуулаад манай компанийн юм хүнтэй шүү. Тийм та нар одоо надад ажлын байр гаргал би та нарт бүр гоё одоо үнэхээр танай энэ юунд тохирсон ажлын байр тохирсон ажилтны би надад бол байна би та нарт оож өгч чаднаа би бол тэндээ итгэлтэй гэхэд надтай хамтраарэ одоо яг тиймэрхүү юмстай ингээд өдөржингөө ингээд өглөө гараад орой шин бүр гэртээ харж ирдэг тэгээд нэлээд тэгж Уилс босох гэж хичээж явж исэн заримдаа хамаг шогтой нөгөө нийтийн машин дээр гараад одоо ингээд гэрүүгээ буцсан штэ ядраа заримдаа нэг дуг хийхэд өнгөрчдөг тэр өртөөнөөс өнгөрчдөг тэгээ сандраад буугаа дахиад тэн дээрээ буцаад гэрүүгээ буцчихин штэ за одоо яг юуч болохгүй тэр өртөөнөөс нь хэтэрч болохгүй гэж бодоод одоо тэр чинь ингээ машин дээр гарахаараа олон юм бодно шүү дээ. Одоо би маргааш нь ажиллаа яах вэ? Энэ компанид ямар хүний юу вэ? Маргааш одоо би хаана хинхэнтэй уулзгаа төлөвлөгөөг дотроо бодоод явахаар нэг мэдэх дахиад тэр өртөөнөөс нь гарчдаг. Тэгээ би бүр баг ингээд гэртээ харах гэж гिचнээ өртөө ингээд наачааш ядарч юм гэсэн үг. Ядраад заримдаа тэгээ мэлрээ, заримдаа унтаад юу ч гэсэн гэртээ хүрч чаддаггүй ингээд өнгөрөөд яваад 3-4 удаа ч ингэж байдаг. Тэгжээж гэртээ харж өдөө ядраад. Тийм яг тиймэрхүү амьдралыг хийжсэн. Тэгээд ер нь бол 1-2 сар дээр бас нэлээд компани тэгээ босоод яг одоо оруулсан мөнгө тэгээд дахиад олсон мөнгө нь ингээд баг тэнцвэршээд эхэлсэн. Тийм.
тэгжсэн одоо тэгсэн чинь цагаан морьтой хан хүү гарч ирсэн. тэгээ гүнж удаад дэгсэн гэдэг. Тийм. Тэгээд эргээд одоо одоогийн нөхөртэйгээ танилцаад тэр үед. Тэгээд Канада ороход л Америк руу явсан. Тийм тэгээд 20 хоног дотор бүх юм байна. Орхиод үлдээгээд Нүсэн. гэдэг.